Сайн байцгаана уу? Бүгдээрээ энэ хичээлээр унтлагын өрөөнд ашиглагдах шинэ үгийн тохиог хамтдаа илэрхийлж сурцгаая. За, эхний үг бол солих гэдэг үг байгаа. Солих гэдэг үгийг илэрхийлэхдээ бид нар хоёр гарах хоёулангийг ашиглана. Гарын хэлбэр нь болохоор яг хоёрын тоо гаргаж байгаа юм шиг 7 хуруу, дунд хуруу илэрхийлэх гэсэн үг, хөдлөн гэсэн үг. За, байрлал нь болохоор цээжний урд байрлуулна. Гарын хөдөлгөөн нь болохоор буугаараа урагш нь эргүүлнэ гэсэн үг. Нэгсэндээ одоо энэ талаас нь харуул ийм байна гэсэн үг. Цээжний урд байрлууллаа. Өгөн бус илэрхийлэл буюу уруулын хайрцаг маань. За, ингэж илэрхийлнэ гэсэн үг. Дараагийн үг нь болохоор унтах гэдэг үг байгаа. Унтах гэдэг үгийг бид нар илэрхийлэхдээ нэг гар ашиглана. Гарын хэлбэр маань бүх хуруунууд маань нийлсэн байдалтай. Тэнийгээр гарын алханыхын чиглэл нь баруун юм уу зүүн тишээ буюу хажуу тишээ харсан байна. Байрлал нь болохоор нүүр царайны одоо яг баруун доод юм уу эсвэл зүүн доод хэсэгт байрлуулж болно. Хөдөлгөөн нь яг ямар байх вэ гэхээр толгоогоороо бид яг ингэж яг тэр дэрэлж байгаа юм шиг тийм ээ орон дээр хөвтөж байгаа юм шиг байна гэсэн үг. Өгөн бус илэрхийлэл нь болохоор нүдэ айнана гэсэн үг. За одоо багшаа хараарай. Уйлах гэдэг үгийг илэрхийлэхдээ хоёрын тооёог гаргаж байгаа юм шиг гарын хэлбэртэй. Та бүхэн харж байна тийм ээ. Долоовор дунд хуруунаас бусад хуруунууд нь хатгаж өгнө. За, байрлалын хувьд болохоор яг нүур царайны урд хэсэгт буюу нүдний тоохон орчимд. За, хөдөлгөөн нь болохоор доош нь чиглүүлнэ гэсэн үг. Ингэж нэлмэс гарч байгаа юм шигээр тийм ээ. За, өгөн бус илэрхийлэл нь болохоор яг ингэ уйлгаж байгаа юм шиг царай гаргаж чинь тийм ээ. Уйлж байгаа юм шиг царай гаргана гэсэн үг. Амрах гэдэг үгийг илэрхийлэхдээ гарын хэлбэр нь бүх хуруун салсан байдалтай цээжний хайг урд хэсэгт товшиж өгнө гэсэн үг. Толгойн хөдөлгөөн болохоор нүгэн бус илэрхийлэл нь болохоор баг зэрэг хазааж өгнө тийм ээ толгоогоороо. Хайртай гэдэг үгийг илэрхийлэхдээ гарын хэлбэр нь бүх хуруунд нийлсэн байдалтай яг цээжин дээрээ зүрхэн дээрээ гэсэн үг илж байгаа юм шигээр хоёр удаа. Битгий гэдэг үгийг илэрхийлэхдээ нэг гараараа гарын хэлбэр нь тэгээд баруун зүүн тийш нь хөдлөхнө гэсэн үг. Өгөн бус илэрхийллийг ажиглаарай. Битгий гэж хэлж байгаа юм шигээр уруулын хайрцаг хөдлөнө гэсэн үг. Сайхан гэдэг үгийг илэрхийлэхдээ бүгдээрээ гараа эрүүнийхээ энэ гурвалжин хэлбэр шиг гурвалжлаад эрүүнийхээ доор байрлуулна. Тэгээд урагш нь татна. Тэгээд буцаагаад эрүүнийхээ доор дуусгана гэсэн үг. Нааж дуусгана гэсэн үг. Хуруунуудынхаа хүндгийн үзүүрүүдийг яг ингэ сахлаа имэрж байгаа юм шиг тийм ээ. Үлгэр гэдэг тохиогдоо 7 хурууга чамхаанд байрлуулад гарын хэлбэр нь тэгээд өгөн бус илэрхийлэл буюу нүүр царайны хурал нь баг зэрэг ойны чигнүүдээр хоёр дахь илэрхийлэл нь болохоор чамархаанаасаа дэлгэж өгнө гараа. За, дахиад хамт хий. Үлгэр, живх. Яг живхний хэлбэр гарч ирж байгаа юм шигээр тийм ээ. Баг зэрэг ийм одоо диагналцсан ташуу хэлбэртэйгээр хамгийн сүүлд нь наалтаа нааж байгаа юм шиг гэсэн үг. Живхийн наалтыг наагаад дуусгаж байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. Орыг илэрхийлэхдээ бүгдээрээ хоёр гараа хоёуланг ашиглана. Дунд хуруу, ятам хуруу хөвтөж өгнө гэсэн үг. Хөндлөө шүү. Бусад чигчээ хуруу болон долоовор эрхээ хуруунууд болохоор бүгдээрээ ийм тэгшгэн бос хэлбэртэй байна гэсэн үг. За, ингээд харахаар яг ор шиг байгааз яг орны ингээд дөрвөн өнцөг нь харагдаж байна. Тэгээд илэрхийлэл нь болохоор
Хүнжил гэдэг үгийг тохиолдоо бүгдээрээ яг гарын хэлбэр маань хүнжлөө хоёр гараараа барьж байгаа юм шигээр дүрслэж харуулна гэсэн үг. Хүнжлөө барьлаа, өөрлөгөө татлаа, хүнжлөө нөмөрч байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. За уган бус илэрхийллийг багшийнхаа тохихыг хараарай. Гэрэл гэдэг үгийг илэрхийлэхдээ бүх хуруунууд хумаад өндгөөрөө нийлүүлнэ гэсэн үг. Гарын хэлбэр нь байрлал нь болохоор баг зэрэг толгооноос ингээ баг зэрэг дээр гээд хэсэгт тэгээд бүгдийг буцаагаад дэлгэж өгнө гэсэн үг. Яг гэрлийн ингээ туяа эднэр бол одоо яг гэрлийн туяа тийм ээ цацрагыг илэрхийлж байгаа байдлаар тэгээд уган бус илэрхийлэл нь яаж илэрхийлнэ хараарай. Асаах гэдэг тохиолдохоор яг түүний гэрэл гэж тохисонтой төстэй. Гэхдээ та бүхэн сайн анзаараарай. Яг гэрэл асж байгаа юм шигээр бүгдээрээ нүр царайны хувирал маань баг зэрэг ингэж өгнө гэсэн үг. Унтраах гэдэг үг илэрхийлэхдээ бүгдээрээ асаах гэдэг үгтэй яг ижлэхэн гарын хэлбэр байна. Хөдөлгөөн. Гэхдээ эсрэг чигт хөдөлгөөн гэсэн үг. Гэрэл асах бид нар яалаа? Унтраахыг болохоор буцаагаад хувцасны шүгэ. Хувцас гэдэг тохиом маань доош нь чиглүүлнэ. Бүх хурнаас салсан байдалтай. Хувцасны шүгэ. Хувцас гэдэг тохиогдоо доош нь чиглүүлнэ. Шүүгээ гэдэг тохиол болохоор яг тухайн шүүгээний бариул яаж нэгдэж хаагдж байгаагаас бүгдээрээ хамаарч олон янзаар тохиож болно гэсэн үг. Жишээлбэл Бүэндо үлээтэй хүүхд тврээд бүүйлж байгаа юм шигээр бүгдээрээ гараа хөдөлгөнө. Гэхдээ хүүхд рүүгээ хараад дуу гэдэг бүх хуруунууд саасан байдалтайгаар урагш нь тойрог хэлбэр хөдөлгөнө гэсэн үг. За бүгдээрээ хараарай. Өмсөх гэдэг үг илэрхийлэхдээ бүгдээрээ яг дээгүүр ингээд цамц юм хөрмөө өмсөж байгаа юм шигээр хөдөлгөн гэсэн үг. Гарын хэлбэр нь болохоор атгсан байдалтай. Өмсөх гэдэг үг илэрхийлэхдээ хүрэн болон одоо дээгүүрээ бид ингээд ямар нэгэн хувцас юм уу хөрмөө ингээд нөмөрч байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. Гарын хэлбэр нь атгсан хэлбэртэйгээр урагш нь яг юмаа ингээд өмсөж байгаа юм шигээр. Тайлах гэдэг үг нь болохоор мөн ямар нэгэн хувцас цаа ингэ тайлж байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. Гарын хэлбэр мөн адилхан хатгсан хэлбэртэй. Унших гэдэг үгийг тохиогдоо гараа яг дэлгэсэн ном шиг тэрнийхээ урд байрлуулад яг номоо гүйлгэж уншиж байгаа юм шигээр хөдөлгөөж илэрхийлнэ.